Оройн төргийн хөмсгчтэй амны үйл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаагийн зочноор бид улсын хурлын гишүүн, байгаль орчин хүнсүүд аж ахуйн байнгын хорон дарга Эрдэнэ Жимгтэй уулзаж ярилцж байна. Тэгэхээр Эрдэнэ таныг бас нэг би нэг ярилцлаганд урихад та завгүй энэ удаад амжихгүй болчлоо гэд болтцсон л да. Тэгэхээр энэ удаад харин одоо болтаагүй ярилцлаганд орсонд баярлалаа. Тэгэхээр ер нь одоо байнгын орон дарга болоод та удаагүй байна л да. Тэгэхээр байнгын орны даргад нэр дэвшгэд та ер нь хичнээн өрсөлдөгчтэй байсан бэ? Хэр зэрэг одоо шалгуурыг давж гарч ирж байгаа бай. За ардчилсан намын бүлэг дээр Монгол Ардын нам засгаас гарсны дараагаар бол ардчилсан намын бүлэг дээр за энэ байнгын хорооны суудлууд дээр одоо ямар хүмүүсийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудал яригдж эхэлсэн. Тэгээ намын бүлгийн хурал дээр бол нэр дэвшүүлэх хүн байна уу гэхэд би шууд өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн л дээ. Тий, тэгээд нэгэнт одоо өөрийнхөө нэрийг хамгийн түрүүн дэвшүүлсэн учраас надтай өрсөлдөх хүн бол гарч ирээгүй. Өөрөө өөрийгөө нэр дэвшүүлээ. Тэгээ шууд энэ албан тушаалыг авсан гэж хэлж болно. Тэгэхээр одоо сонгуулийн жилд ердөө нэг 5-6 сарын бүр их хугацаа үлдэж байгаа шүү дээ. Тэгэхээр та ер нь яагаад ийм 5-6 сарын хугацаатай ийм албан томилогдъё гэж бодсон юм бэ? Нэлээд эртнээс бодож байж ийм шийдвэр гаргасан уу? Эсвэл хэн нэгэн зөвлөгөө өгсөн юм уу? Би өөрөө биологч мэрэгчлээ, биологийн ухааны доктор зэрэгтэй, экологийн эрх зүйч мэрэгчлэр Монгол Улсын их сургуулийг бас 2 дахь мэрэгчлэрээ төгссөн. Тэгэхээр яг энэ байгаль орчин гэдэг бол миний өөрийн мэрэгчлэлтэй. Тэгээ мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнд анх эрдэм шинжилгээний ажилтнаар орж ажиллаж исэн малын генетикээр одоо хамгаалсан. Тэр утгаар бол хөдөө аж ахуйн чиглэлд бас одоо миний ажлын гараа анх эхэлж исэн. Тэгэхээр яг миний өөрийн мэрэгжлийн ажил бол энэ байгаль орчин хүнсэд аж ахуйн байнгын хорооны ажил мөн. Тийм ч учраас би энэ байнгын хорооны гишүүнээр бол 3 жил дараалал ажилласан л да. Биологч мэрэгчлэлтэй хүн яаж яваад ер нь улс төр рүү орчих вэ? Хэн нэгэн таныг улс төрт ороо гэж зөвлөсөн үү? Эсвэл тодорхой хэмжээгээр одоо гэрээ засаад бие зассан хүн төр дөрөн зүтгэх цаг нь болсон гэж үзсэн үү? Ер нь юу толгойтой? За ер нь улс төрийн маань түүх 1989 оноос эхэлтэй л дээ. 1989 онд би Балгарт оюутан байсан. Тэгээд яг л зүүн Европт бол анхны одоо ардчлалын салхи хүлээж, тийм ээ, Берлиний хаан Нуран унж гэд тэр үед зүүн Европоос одоо ардчлал эхэлсэн шүү дээ. Би оюутан байхдаа өвлийнхаа амралтаар ирэхэд яг одоо өсгөлэн зарлаад ардчилсан хувьсгал бол Монголд ид хүч авч ирсэн үйл дээ. Тэгээд тэр үед би Батүл даргаас оюутныхаа амралтаар ирчээд одоо Батуул даргаас Монголын ардчилсан холбооны салбар зөвлөл болох томилолтыг Балгаар дахь салбар зөвлөлийг байгуулах томилолтыг анх гардаж авч ирсэн. Тэгээд 1990 оны 3 дугаар сард Балгаар улсад Монголын ардчилсан холбооны салбарыг байгуулад тэгээд бид бол элчин сайдын яаманда Монголын ардчилсан холбооны салбар зөвлөл Балгаар улсад байгуулагдлаа гэдэг өргөх бичиг барьж анхныхаа цуглааныг бол элчин сайдын яаман дээр хийж исэн. Эндээс бол миний залуу насны анхны улс төрийн гараа бол эхэлсэн гэж хэлж болно л доо. За тэрний дараагаар бол сургуулаа төгсөж ирээд тэгээд бизнест бас хөл тавиад бизнесээ хөл дээр нь босгох гэж бол нэлээд олон жил зүтгэсэн. 2005 оноос мөн эмэгтэйчүүдэд бол тийм боломж гарч ирсэн. Тэгээ ялангуяа бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг улс төрд орооч гэдэг саналуудыг бол улс төрийн намуудын зүгээс маш их тавьж ирсэн. Тэгээд ардчилсан намын саналыг бол би хүлээж аваад үнсээ зөвлөх хорооны гишүүнээр 2005 онд анх сонгогдсон юм байна. Та уг нь одоо улс төрд ороод баг 25 жил болцсон юм байна шүү дээ. Тэгээд шинэхэн улс төрч гэж бодсон чинь нэлээд хашир туршлагатай улс төрч юм байна. Гэхдээ ер нь улс төрд ер нь эмэгтэй хүн бас нэлээд байр суурьтай болохын тулд нэлээд олон шалгуурыг давж ирчүүдээс олон дахин одоо илүү болцол хангах шаардлага гардаг гэж та үздэг үү? Заавал тэгдэг. Ер нь улсын хурал битгий хэл зүгээр намын гишүүн байхад тийм ээ, намын удирдах зөвлөл одоо үнсээ зөвлөх хороонд гүйцэтгэх зөвлөлд ороход л эмэгтэйчүүдэд маш их саад бэрхшээл тулгардаг шүү дээ. Намын одоо 230 үнсний зөвлөлт хорооны гишүүн дотор бол 50 эмэгтэйчүүдийн суудал байдаг. Тэгээд тэр 50 эмэгтэйчүүдийн суудал дээр өрсөлдөхөөс гадна ихэвчлэн бид нар бол эрэгтэйчүүдийн суудал дээр өрсөлдөж үнсний зөвлөлт хороондоо бол гарч ирдэг л дээ. Яагаад тэгэхээр бусад одоо бас эмэгтэйчүүдтэй тийм эмэгтэйчүүдийн квотын суудлыг нь тавьж өгөхийн тулд бас эрэгтэйчүүдтэй өрсөлдөж үнсээ зөвлөлт хороонд орох юм сонирхолтой байдаг. Ихэнх одоо их хурлын гишүүд эмэгтэйчүүд маань ийм судал дээр гарч ирдэг. Тэгэхээр ер нь л тэр нам доторх одоо өрсөлдөөнд л эмэгтэйчүүд бол ялагдаж эхэлдэг л дээ. Тэгээ энийг давж гарч ирээд тэгээд дараа нь сонгуульд нэр дэвшигч болно гэдэг бол эмэгтэйчүүдийн хувьд маш хүнд. Ихэвчлэн л бид нарыг бол жагсаалтын сүүл рүү тийм ээ. Жагсаалтын 15-аас хойш бол эмэгтэйчүүдийг жагсаадаг. Яг сонгуулийн тойрог дээр нэр дэвшихэд бол зөөлөн хоол болгож одоо ялагдал хүлээлгэх
замаар л тийм ээ за яг энийг одоо тэнд нөгөө намынхан тэр хүн хүчтэй учраас энийг тэнд нь тавиад тэгээд хэсгээд нэг ялагдана эцтэй гэсэн байдлаар л эмэгтэйчүүдийг хуваарлж явуулдаг штэ. А тэр дундаас бол өөрөөр хэлбэл одоо гол руу түлхэж унгаагаад заа чи чадвал өөрөө сэлээд гараад ирэл гэдэг зарчмаар улс төр яддаг байхгүй юу. Тэгээ тэр дундаас нь сэлж гарч ирэл бид нар ч одоо гişүн болсон хүмүүс л гэж өөрсдөө хардаг штэ. Тэгэхдээ та далай дундуур нилээд хол замыг туулж сэлж гарч ирсэн юм бэ гэж ойлголоо. Тэгэхдээ ирчүүдтэй өрсөлдөж гарч ирэхэд ер нь хэр зэрэг хэцүү юм бэ? Ялангуяа сонгогчдод ер нь өөрийгөө одоо итгэл үнэмшлийн одоо харуулахын тулд ер нь яаж одоо юугаар та ер нь өөрийгөө одоо энэ бүхнийг давж гарсан гэж байна. Ер нь миний улс төрийн яг улс төрд орсон сүүлийн одоо 10 хэдэн жилийн түүх бол бас л нэлээд одоо бэрхшээлтэй түүх бий л дээ одоо нэлээд өндөр уул руу мацж гарсан юм шиг л түүх байдаг л та. Яг тэгэхээр 2005 онд Үндэсний зөвлөх хорооны гишүүн болоод би Сүхбаатар аймгийн аймгаас Үндэсний зөвлөх хорооны гишүүн болоод бүтэн 3 жил Сүхбаатар аймагт би ажилласан юм байна. Тэгээ 2008 онд би Сүхбаатар аймагт нэр дэвшижсэн. Хизээч арчилсан нам тэнд ялт байгуулж байгаагүй ийм л аймаг байсан л да. 2004 оны орон нутгийн сонгуулиар арчилсан нам ялсан боловч одоо дээгүүрээ тохиролцоо хийгээд бол орон нутгийн сонгуулийг бол хүчингүй болгож ирсэн ийм түүхтэй. Тэгээ час улаан гэжсэн энэ аймагт л тэнгийн дотор харанхуул гэдгээр л очисон л та би. Өөрөөр хэлбэл ер нь ялагдахын тодорхой байсан юм байна. Тий, ер нь бол 2008 оны сонгуульд одоо улаан, бууд гэдэг хоёр том өрсөлдөгчийн үүдээс бол тий одоо залуухан эмэгтэй тэр хөдөө орон нутагт очиж сонгуульд нэр дэвшнэ гэдэг бол за яах вэ энэ ингээд ингэсгээд өөрөө нэг тэгсгэж явж байгаад ялагдаад иргэдэл гэж л одоо манай намаас томилж явсан гэж хэлж болно. Тэрний дараагаар би үргэлжлүүлэн 2012 оны сонгуульд одоо Сүхбаатар аймагт нэр дэвшнэ гэдэг үргэлжлүүлэн тэнд ажилласаар л байсан. Харамсалтай сонгуулийн тухай хуульд өөрчлөлт ороод тэгээ Сүхбаатар аймаг нь бол нэг тойрогтой болсон л да. Намын жагсаалтанд одоо 15-аас хойш жагсах эсвэл ямар нэгэн өөр шин тойрог дээр очиж өрсөлдөх гэсэн хоёр сонголт гарч ирсэн л дээ. Тэгээд би намынхаа удирдлагаас гуйж жагаад би ямар ч байсан жагсаалтанд бол хойгоорч гисэхгүй. Би надад ямар нэгэн тойрог өгөх юм бол би одоо өөрийнхөө бүх хүчийг дайчлан ажиллаад ялгалт байгуулахын төлөө ажиллана гэж гуйж ээж тэгээ сонгон найрхан дүүргийн тойргийг бол надад өгсөн л да. Тэгээ 2012 оны сонгуульд одоо 5 сард л тойргоо аваад шууд одоо шинэхэн хүн сонгон найрхан дүүрэг дээр очиж ирсэн. Улс төр тодорхой байр суурь эзлэхийн тулд за зөв PR одоо багийн тоглолтоос гадна бас санхүүжилт хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр энэ санхүүжилтийн хүсрийг та өөрийнхөө одоо босгосон бизнесээс гаргасан уу? Эсвэл өөр цаана одоо ивент итгэгч гэдэг юм уу хамтрагч байсан уу? Тэр одоо өөрийнхөө хувийн мөнгөөр сонгуулаа хийсэн. Ер нь бол биднэрт чинь сонгуульд нэр дэвшгэд мөнгө их шаардагддаг шүү дээ. Ялангуяа намын одоо нэр дэвшиг эрхээ авахын тулд бид нэр 2012 оны сонгуульд 100 сая төгрөгийг жишээлбэл намдаа эхлээд одоо нэр дэвшигч болгон өгчөөсөн шүү дээ. Жишээлбэл тэндээс эхэлж байгаа юм тийм ээ. Тэгэхээр мөнгөний барьаар бол эмэгтэйчүүдэд байдаг хамгийн том барьаар байхгүй ерөөсөө. Хин 100 сая төгрөг зөвхөн нэр дэвшихийн тулд намд тушааж чадах юм бэ бодоод үзтээ. Тэгэхээр хичнээн эмэгтэй хүн нэр дэвших хүсэлтэй байсан ч гэсэн шууд одоо татгалзаж шүү дээ тийм ээ. Тэр бол шууд одоо эмэгтэйчүүдийг эхнээс нь одоо улс төрөөс зайлуулах хамгийн ихний арга бол мөнгө байгаа байхгүй юу. Тэгэхээр хэдэн хүн тэрийг төлж чадах вэ? Би бол 20 гаруй жил одоо хувийнхаа бизнесийг тийм ээ бас хөгжүүлээд өөрийн гэсэн тодорхой хэмжээний бас хөрөнгө мөнгө хоримтлуулсан учраас за энэ дээр бол мөнгө төлөөд тэгээ дараа нь сонгуульд бол өөрийнхөө мөнгөөр сонгуулаа хийгээл гарсан л та. Гэхдээ өнгөрсөн 4 жилд бол нэг л зүйлийг бол дандаа бодож явсан. Энэ бол манай эмэгтэй гишүүдийн бүлгийн бас хийх ёстой нэг ажил гэсэн. Дараагийн сонгуульд эмэгтэйчүүд хамгийн бага мөнгөөр сонгуул хийдэг л team системийг л хэдүүлээ бүрдүүлээ гэж бид нэр ярьсан байхгүй юу. Нууц шүүл та хэдэн төгрөг зарцуулсан бэ? За намдаа бол 100 сая төгрөг хандуулж чадсан байна. Тэгээд дээр нь одоо сонгуулийн PR одоо ингээд бусад хүмүүсээ цалинжуулах гэж бас нэлээд мөнгө гарна шүү дээ. Таныхаа гэхдээ сонгуулийн бүх зардал бол ил тод байдаг. Сонгон одоо сонгогчдын тоогоор бол сонгуул зарцуулах мөнгөний тоог зарласан байдаг. Тэгээ 2012 оны сонгуульд бол сонгон найрхан дүүргээс нэр дэвшиж байгаа нэг нэр дэвшигч 950 сая төгрөг зарцуулах эрхтэй гэж ингэж зарласан байгаа шүү дээ. Энэ одоо юу гэсэн үг вэ тийм ээ? 950 сая төгрөг нэг хүн 3 хүн арчснаас нэр дэвшгэд 3 тэрбум төгрөг зарцуулаа та нар гэж одоо хуулиар зөвшөөрсөн шууд тариф тогтоогод өгч юм Тий. шиг. Тэгэхэд одоо манай намаас бол дааган бол эрхэм баяр бид 3 нэр дэвшижсэн. Тэгээд бага байгуулад 500 сая төгрөгөөр бол дундынхаа фондыг босгочихсон. Тэгээ энэ мөнгөндөө бүх зардлаа бол багтаагаад тэгэл яасан да сонголт өрсөлдсөн да.
Гэхдээ их хурлын гишүүдийн салин бол нэг сарын сая 500 орчим л байгаа ах гэж би ойлгодог. Тэгэхээр ерөн зүгээр тий сая төгрөг гэж бодъё. За тэгвэл 4 жилд тэгэл нэг нийлээд 50 сая төгрөгийн салин авна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 4 жилд 50 сая төгрөгийн салин авахын тулд 500-600 саяар нь зарцуулах шаардлага байсан уу? Энд цаанаа магадгүй энэ суудлын цаана бас нэг одоо мөнгөний их үүсвэр юм эрх мэдэл байгаад байна гэсэн юм хардлага олны дунд байдаг л да. Дандаа тэгж харддаг. Гэхдээ нэг зүйлийг бас дандаа бодох хэрэгтэй. Яагаад гэхээр эмэгтэйчүүд бол үнэхээр энэ 4 жил энэ судал дээр суусныхаа төлөө юу ч хийж чаддгүй. Хийхийг ч хүсдэггүй. Бид одоо чуулганыхаа хурлыг дуусаад тийм ээ одоо хийх ёстой уулзалтуудаа дуусгаад хурдан гэртээ харих юмстай гэж боддог хүмүүс. Өнөө өглөө оюун гишүүн орж ирээд ярьжсэн. Манай нөхөр хэрэг миний оронд их хурлын гишүүн байсан бол одоо оройтойд л эсвэл тийм ээ сайхан гэртээ хөвтээд орой яриад ядарлаа гэж хөвчих байх та. Тэгэхэд эмэгтэйчүүд бид чинь хурцхан шиг гэртээ хараад одоо хоолоо хийж хүүхдээ арах юмсд гэж боддог л хүмүүс шүү дээ гэж ярьжсэн л та. Үнэхээр бидний хувьд бол тийм байхгүй юу? Тэгэхээр одоо эрэгтэй гишүүдийн хувьд бол одоо оройд нийл цуугаад одоо тийм лобби уулзалт болдог юм уу тийм юмуд бол болдог юм шиг байгаа. Эмэгтэйчүүдийн хувьд бол тийм байхгүй шүү дээ. Тэгээд бид нартэй ямар ч хүн лобби ярьдгүй угаасаа. За. Яагаад гэвэл эмэгтэйчүүд бол нэг лоббид лоббид одоо автагддггүй гэж хэлдэг нь юу вэ гэхээр тэр лобби яаж хийгддгийг ч мэддэггүй байхгүй. Тэр хүн одоо намайг лоббид жин гэдгийг ч нэгсэн ойлгохгүй. Зүгээр нэг юм хийгээд ботсон бол зүгээр тэрийг яг л нэг дүлий цэрэгтэй барилдаад гээд нэг юм байдаг штэ тий. Яг тэрэн шиг л нэг юм хийгээ ботсон бол зөвхөн тэрнийхээ төлөө за эннийхээ хурдан хийгээд эннийхээ арталт гарчихсан л гэж бодож тэрийг ажиллал гэж бодож явдаг болохоос биш. За энэ намайг лоббидад энэ тэгээд энэ гэж ер нь бид нартэй нэгт гэж лобби ярьдгүй штэ. Тийм үү. Би бол таныг ер нь хамгийн их лоббид ордог гишүүдийн нэг байх гэж харддаг. Яагаад гэхээр сүүлийн үед та уул уурхайн салбарыг хариуцсан олон томоохон асуудлыг дандаа ажлын хэсгийг нь ахлаад байгаа. Таван толгойлгын, гац уурталгийн гэх мэт олон одоо томоохон ордуудын асуудлыг дандаа та ажлын хэсгийг нь ахлаад явж байгаа юм. Тэгтэл цаана одоо юу гэдгийг магадгүй энэ одоо нэг ашиг сонирхлын одоо бүлэглэл одоо энэ эрдэнэчим гишүүний ард байгаад байна уу? Уг нь бол энэ хүн чинь одоо амьд организм судалдаг биологч мэрэгчлэн яхаараа уул уурхайн салбарлуу тэгж их мэрэгшээд байгаа мó гэд бүр гайхаад байгаа юм л та. Гэхдээ их хурлын гишүүд бол бүх юмыг л барьж авч ажиллах ёстой юм байл л да. Яг тэгэхээр Монгол улс гэдэг бол маш олон асуудалтай тийм ээ. Одоо нэг айл гэрийн дотор маш олон асуудлууд байдаг үсттэй. Яг тэрнтэй адилхан улс орны хувьд маш олон асуудал байгаа. Би бол эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажилласан учраас орж ирэнгуутлаа эрүүл мэндийн салбарын чиглэлийн ажлуудыг барьж авдаг байсан. Жишээлбэл тамхины хяналтын тухай хууль гэлтэй. Энэ бол эрүүл мэндийн хууль шүү дээ. Тэгээд эмэгтэй хүний хувьд бол хүүхэд, ахмад боловсролч гэдэг юм энэ чиглэл нь илүү ойрхон байсан учраас энэ чиглэлийн ажлуудыг маш их хийсэн. Яг уул уурхаагаа барьж хөгжснөөрөө эргээд бид нар юутай үлдэх вэ гэдгийг бодохоор эргээл нөгөө эрүүл мэнд хүүхэд ахмад руугаа буцаад орчиж байгаа байхгүй. Яагаад гэхээр яагаад би уул уурхай асуудал руу сүүлийн үед их эрчимтэй ороод байгаа вэ гэхээр яг энэ одоо эрчүүдийн гаргасан шийдвэрийн дагуу явж байгаа уул уурхайгаараа бид нар явах юм бол 5-10 жилийн дараа газар нутагчгүй том нүхтэй хүмүүсийн эрүүл мэндээрээ хохирсон тэгээд улс орнч нэг олигтой хөгжсөн ч юм байхгүй ингээл үлдэх юм байна гэдэг тэр итгэл үнэмшил илүү суугаад байгаа байхгүй одоо өөрөөр хэлэхдээ бол уул уурхайн асуудлыг барьж ажиллаад байгаа цаанаа ямар нэгэн лоббид автагдж байгаа юм шиг харагдаж байна. Би бол маш олон дайсан бэлдэж байгаа байхгүй өөртөө. Би өнгөрсөн 4 жилийн хугацаанд миний барьж авсан сэдв болгон маш олон дайсан бий болгодог л да надад. Жишээлбэл тамхины хяналтын тухай хууль дээр гэхэд 300-400 тэрбум тийм ээ нэг одоо жилдээ 1.5 их найд төгрөгийн тамхины бизнес Монгол улсад цэцгэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр мөнгөтэй би очиж зурлалцсан байгаа юм. Дээрэс нь эрэгтэйчүүдийн 50%, насан турш эрэгтэйчүүдийн 50% өнөөдөр тамхи татж байна. Тэр хүмүүсийн эрх ашигыг би дандаа хөндөж идэг учраас бүгд надад дургу. Их хурлын гишүүд дотор ч гэсэн таны эсрэг бас нэлээд манай их хурлын гишүүд бас байгаад байсан тийм үү? 30% нь тамхи татдаг. Тэд нар бүгдээрээ л надад дургу штэ. Гэхдээ надаас айдаг. Тамхи татчихвэл өөрөө ирэхгүй гарын салгалдаг. Тэгэхээр нэг тийм айдас бий болгох хууль юм байна. Байцаг шиг л харагддаг юм байна. За тэрний дараагаар би архины асуудал барьж авсан. Тий архи бол мөн л маш их одоо дайсан надад бол бий болгож өгсөн. Ягаад гэвэл бүх архины үйлдвэрүүд надад дургу. Бүх архи зарж байгаа дэлгүүрүүд
Надад дурггүй. Яг гэвэл би хууль өргөн барихтаа 8 нэрийн барууны дэлгүүрээр архи заруулахгүй гэсэн. 7,000 жижиглэн худалдааны одоо жижиг дэлгүүрүүд бол миний эсрэг явсан байхгүй холбоо байгуулад. Бас гişүүд дотор ч гэсэн бас ийм үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс тархиных байгаа, архиных ч байгаа. Тий. Тэд нар таныг ер нь лоббидох гэж оролдоогүй юу? Энэ одоо заалтаа ядаж болчихооч арай зөвлөрүүлээч гэж. Ер нь гişүүдгээд лоббидно гэж байхгүй шүү дээ. Тэр уул нь томоохон холбоод ороод сураг байгаад байгаа юм л та. Ер нь томоохон холбоод ороод дамжуулан лоббины асуудал явдаг юм шиг байгаа. Жишээлбэл тамхины хяналтын хууль дээр тийм лобби групп бол байгуулагдсан байсан. Тэр хүмүүс бол миний эсрэг хар PR хийх л лобби нэлээд хийсэн. Тий, тэрнээс биш надтай ирж одоо лоббигаа ярихгүй байгаа байхгүй юу. Анх тамхины хууль яг ороход бол одоо миний нэлээд ойр дотны хүн орж иж намайг лоббидах гэж оролдож исэн жишээлбэл. Ойр дотны гэхээр одоо гişүүд дотроос уу? Үгүй, гадны одоо миний найзаар дамжуулж ингэж орж ирж байгаа байхгүй юу. Тэгээ яг ингэ бэлтцсэн ийм 8 ийм юун дээр энэ хууль дотор байгаа 8 заалтан дээр энэ хасаж өгөөч гэдэг ийм юм барьж манай найз орж ирж байгаа байхгүй юу. За тэгэхээр та найздаа юу ч хариулт. Тэгээд би чи одоо юу хийгээ яваад байгаа юм гээд загнаал хөгөө гаргачихж байгаа юм. Тэгсэн яг тэр 8 заалтыг одоо гишүүн болгонд ажлын хэсгийн гишүүн болгон дээр барьж орсон байгаа байхгүй. Одоо яг өөрсдийнх нь ойр дотны хүнээр дамжуулан тэгж лоббиддаг одоо тийм л байдгийн бэ гэж л би тэндээс олж харж ирсэн л да. Тэгээд ерөнхийдөө ингээд миний эсрэг яваад байгаа энэ хар PR-уудыг харж байхад бол цаанаасаа бас нэг төлбөртэй л юмнууд бас яваад ах шиг байдаг. Тэгэхээр мэдээч хэрэг том мөнгөтэй үзэлцээд байгаа учраас цааталт нь бол том одоо мөнгөний PR бол явж байгаа гэж би хардаг. Тэрний дараагаар хийсэн ажил 5 толгой. 5 толгой бол дахиад маш том мөнгөний асуудал шүү дээ. Бүр хэдэн одоо тэрбум долларын асуудал байхгүй юу? Тэгэхээр одоо энэ жишээлбэл энэ уул уурхаан одоо томоохон ордуутай холбоотой ажлын хэсгүүд дээр гişүүд ерөн зүхтаадаг юм биш үү ажлын хэсгийг ахлахаас ер нь гал дээр суусан юм шиг одоо олон ашиг сонирхлын зөрчил дунд энэ одоо асуудлыг зохицуулна гэдэг бол баг гал дээр суусантай адилхан. Тийм учраас энэ ажлын хэсгийг ахлахаас ихэнх одоо гişүүд бол зайлсхийдэг байхад та яагаад дандаа зөвшөөрсөн юм бэ? Магадгүй таныг одоо тийм зөөлөнч гэдэг юм уу одоо дуулууртай ч гэдэг юм уу тиймэрхүү байдлыг чинь яагаад таныг одоо ажлын хэсгийг ахлахчаар нь тавиад байна уу эсвэл та өөрөө би ахлаа гэж. 5 толгой ажлын хэсэг дээр бол одоо манай намын бүлгээс тийм ээ их хурлын даргын зүгээс ч гэдэг юм уу. За 5 толгой ажлын хэсгийг Эрдэнэ чимгээр ахлуулъя гэдэг санал тавихад нь би шууд хүлээж авсан л да. Тий. Та тийм хэцүү гэдгийг анханасаа ер нь би бол 5 толгой асуудлыг арайч тийм айхтар галтаа бүр тийм амар гэж бодоагүй. Тэгээд тий 5 толгой ажлын хэсгийг ахлаад тэгээ материалуудтайгаа танилцаж эхлээл. За энийг бол би яг ард нь гарах хэрэгтэй байна л гэж ойлгосон. Яг миний өөрөө итгэл үнэмшил тэн дээр явчихж байгаа байхгүй. Үнэхээр яг ийм гэрээг бол бид бол байгуулж болохгүй. Энэ бол болохгүй асуудал байна гэд. Тэгэл яг тэрэн дээр чигээрээ зүтгэл дуусгасан л та. Жишээлбэл сая бид нар тосон бомбыг одоо төрийн тусгай хамгаалтанд авах хуулийн төсөл өргөн барьлаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол би бас л өөрийнхөө итгэл үнэмшлэр за энэ сайхан газар нутгийг бол төрийн тусгай хамгаалтанд зайлшгүй авах ёстой гэд тэгээд энийг бол санаачлан явж байгаа байхгүй. Энэ бол миний өөрийн итгэл үнэмшил би өөрөө санаачлан явж байгаа. Тэгээ манай гишүүд намайг дэмжиж бид нэр өсвөлийн өргөн барай явж байгаа. Гэтэл энэ маань дахиад 16 том лиценз. Өнөө маргаашгүй одоо газар авахж эхлэх гэж байгаа. Тийм ээ. Гадаадын болон дотоодын 16 том уул уурхайн компани лицензтэй л бид нэр очиод ингээд нүүр тулчиж байгаа байхгүй. Дахиад нөгөө шинэ дайсан дахиад шинэ одоо байлдан л орж байгаа гэсэн үг үү. Та ерөндөө хаширахгүй байна уу? Энэ одоо томоохон хил амтай асуудлуудыг ер нь ажлын хэсгийг нь халаадах шаардлага байна уу? Ер нь одоо сайн дураараа татгалзъя гэсэн бодол байгаагүй юу? Байхгүй. Ягд гэвэл нэгэнд надад итгэл үнэмшил байна. Энийг хийх ёстой байхгүй юу? 5 толгоон тэр орж ирсэн гэрээг зогсох ёстой. Тэгээд шинээр гэрээ байгуулахдаа бид нэр өөрсдөө ашигтай хувилбараар тийм ээ. Монгол улс өөрөө 51-ээс доошгүй хувийн эзэмших ашигтай хувилбараар бид нэр гэрээгээ байгуулж цаашаа явах ёстой. Гэдэг дээр би өөрөө итгэл үнэмшилтэй учраас энийг бол дуустал нь хийгээд цаашдаач би энэ 5 толгойг тэр Монгол улсын эрх ашиг 51% нь хангагдсан нөхцөлтөө гэрээ байгуулгадаг хүртэл нь дахин тэр ажлын хэсгийг нь ахлаад дахин тэр дуу хоолой өргөөл явах болно гэж бодож байгаа. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч манай ам нэвэл нэвтрүүлэгт оролцохдоо 5 толгой бол одоо бол үнэхээр одоо ямар ч боломжгүй бид нэр одоо энэ ордоос ашиг хүртэх ийм боломжоо нэгэнтээ алдцсан гэж хэлсэн л дээ. Тэгэхээр энэ одоо юу гэдгийг магадгүй энэ одоо өнгөрсөн жил явчихаар байсан энэ одоо ордыг ингээд зогсоосоос болоод бид нэр алтан боломжоо алдчихгүй гэсэн юм болгоомжлол төрж байгаа байхгүй юу?
Одоо бол нүүрсний үн унтсан байгаа. Өнгөрсөн жил 5 толгойн гэрээ орж ирэхэд ч нүүрсний үн хамгийн доод хэмжээнд очсон байсан. 5 толгой бол нүүрс $150 үнэтэй. Одоо зах зээл дээр нүүрсний үн эд галзуурч явах үед л хамгийн ашигтай байсан үе шүү дээ. Тэр үед бол бид нэр 5 толгойгоос төрүүлээд одоо ирээдүгөөсөө мөнгө зээлээд гэдэг шиг 5 толгойгоо ирээдүгөөс баахан мөнгө зээлээд тийм ээ одоо хүн тус бүрт 70,000 20,000 гэж тараасаар хагаад өчнөө өрөнд орцсон. Тэгээд саяын гэрээгээр нь явууллаа гэхэд мөн яг л тэр хувилбар байхгүй юу? Төрүүлээд $400 сая зээлд авчия гэдэг тийм л гэрээ орж ирсэн шүү дээ. Тэгээд 60 жилээр 5 толгойгоо өгчё. Өнөөдөр орж ирж байгаа энэ засгийн үед авч байгаа $400 сая нь л одоо өнөөдрийн засгийн газар хямралаас гарах нэг төр зуурын арга хэмжээл болно уу гэхээс биш. Тэр $400 сая тэгээ бас хүүтэй шүү 4.5%. Тэрийг авахын тулд бүхэл бүтэн одоо тийм ээ 100 жилийн нөөцтэй 5 толгой гэдэг ортыг бид нэр гадаадхан тавиад очиж болохгүй байхгүй юу? Хүмүүс за ерөнхийлөгч нэг тэр хэллээ. Ерөнхий сайд нэг ийм байр суурьтай ярьлаа. Эрдэнэ чимэг гишүүн нэг ийм байр суурьтай яриад байна гэд тэр дундаас аль нь зөв бэ гэдгийг бол эцсийн дүндээ бол энийг эзэмшигч Монголын ард түмэн тэр одоо хувьцаа эзэмшиж байгаа 2 сая хүн хувьцаа эзэмшдэг шүү дээ. Тэр 2 сая хүн л зөв мэдээлэлтэй байж ич тэгээд одоо харин сонгуул дээр хинийхээ төлөө саналаа өгөх өөрсдөл шийдэх бах. Тэрүүгээр л шийдэгдэнэ гэж харагдаж байна шүү дээ. 5 толгойн ажлын хэсэг одоо энэ одоо засгийн газрын оруулж ирсэн төслийг бол энэ болохгүй төсөл байна гэсэн дүгнэлтийг гаргахад одоо ажлын хэсгийн одоо байр суурь гэхээсээ илүү цаана нь арчилсан намын дарга юм уу? Бас нөгөө талаар улсын хурлын даргын бас нэр нөлөө бас харагдаад байна гэж хэвлийнхэн хардаад байсан л та. Ер нь 5 толгойн гэрээг улсын хурлаар оруулж ирэхгүйгээр засаг дээрээ шийдээд тэгээд одоо гэрээнд бараг гарын үсэг зурхад бэлэн болцсон байх үед нь бол чуулганы нээлтэн дээр инх хол дарга хэлсэн шүү дээ. Тийм. Их хурлын дарга хэлээд за гэрээг бол ийм байдалтай байгуулж болохгүй. За энэ гэрээн дээр энд гэрээг байгуулсан хүнийг одоо ерөн сайдынхын судлаас шууд одоо татан буулгана шүү, огцруулна шүү гэдгийг би одоо хариуцлагатайгаар хэлж байна гэдээ өөрөө зарлцсан шүү. Тий. Тэгэхээр мэдээж их хурлын дарга бол энэ гэрээг зогсоох ёстой гэдэг итгэл үнэмшилтэй байна гэсэн үг тийм ээ. Тэгээд ажлын хэсгийн дарга мэдээж энэ тал дээр ийм итгэл үнэмшилтэй байх гишүүнэл олж тавина үстэй. Тэгэхээр бид нар бол одоо нэг талдаа гарцсан нэг л итгэл үнэмшилтэй байна л гэсэн үг байхгүй. Их хурлын ажлын хэсэг ахлахад бол цаана том баг ажилдаг. Тий ажлын хэсгийн дэд ажлын хэсэг ажилдаг тийм ээ. Тэнд бол бүх талын мэргэжилтнүүд ажиллаж бүх мэдээллийг гаргаж өгдөг. Их хурлын гишүүн бол тэнцэнээс нь менежмент л хийх асуудал шүү дээ. Тэрэн дээр дүгнэлтүүд хийгээд энэ зөв байна, энэ буруу байна, ийм байна гэдэг л ерөнхий дүгнэлт гаргах ёстой байхгүй. Одоо тэгээд та бүхний энэ буцаасан одоо төсөл чинь одоо хизээ одоо сайжирч орж ирэх бол танд юу ямар мэдээлэл байна? За 5 толгойн ажлын хэсэг ахалсны дараагаар бол 5 толгой ардыг ашиглах тухай улсын хурлын тогтоолын төслийг санаачлаад тэгээд 40 гишүүн энэ дээр бол гарын үсэг зураад тэгээд засгаас санал авахар явуулчаад засгаас санал маань ирээгүй байж байгаа. Тэгээд их хурлын дараад бол би байнга л одоо тогтоолгоо төслийг өргөн барья гэдэг саналыг бол тавьж байгаа. Тэгээд өнөө маргаашгүй авна гэж хэлэл инх бол дараагаа одоогоор төслийг маань хүлээж аваагүй байна. Тэгээд ямар ч гэсэн 3 сарда багтаагаад тогтоолгоо төслийг өргөн барьчнаа гэж харж байгаа. Гэхдээ 5 толгой бол өнөөдрийн хувьд бол нүүрсний үн доогуур унтсан байгаа учраас тэр болгон 5 толгой дээр хөрөнгө оруулагч бол өнөө маргааштай хэцүү байх гэж бодож байна. 5 толгойн гэрээ байгуулагдж явах үед ч гэсэн нүүрсний үн бол унтсан байсан тийм. Тэр нь тэнд бол илүү улс төр геополитикийн юм бол орцсон гэж би хараад байгаа. Өөрөөр хэлэх юм бол Шинхua компани одоо энэ гол тоглогч нь болохоор орж ирсэн шүү дээ гэрээн дээр. Гэтэл бид нар сая тосон бомб дээр очиход нарийн Сухатын том уурхаа дээр Мак Шинхуагийн хамтарсан компанид нүүрсний олборлолт хийж штэ. Тэгэхээр одоо том 5 толгоороо орж ирээд ерөнхийдөө бол энэ Өмнө Говь аймагт энэ урт хилээр байгаа энэ нүүрсний томоохон ордууд дээр Шинхуа компани гэдэг бол Хятадын төрийн өмчит компани. Тэгэхээр энэ бол компани бол контролоо тогтоогоод энэ зах зээлийг бол гартаа хатгах гэсэн тэр санаа бол арталт нь явсан байна л гэж шууд харагдаж байгаа. Тэрнээс тэднэрт бол нүүрсний үн өнөөдөр хэд байх нь сонирн биш.
Тэр уурхай алдагдaltaй байх нь сонирмш. Энэ бол бизнесийн төсөв биш болоо явчихж байгаа байхгүй юу? Ер нь энэ 5 толгойн уурхай болон 5 толгойн төмөр замын асуудал одоо ингээд улс төрчидийн дунд нь хэрүүлийн алин болоод ингээд гацчаад байгаа нь магадгүй энэ цаана бас томоохон гүрнүүдийн тоглолт их хурлын гишүүдээр дамжиж илрээд ийнү гэж харагдаад байгаа юм л та. Ер нь би ч гэсэн тэгж хардаг. Улсын их хурл дотор 5 толгойн одоо энержи ресурс одоо ухаан худгийн тийм ээ. Ухаан худаг бол том 5 толгойн 4% штэ маш жижигхэн уурхаан хэсэг. Тэн дээр бол одоо манай улс төрчид тодорхой хувь нь бол хувьцаа эзэмшил явж байгаа шүү дээ. Тэр нь манай намд ч байна, нөгөө намд ч байна. Ямар сандал нам дамжсан нүүрсчдийн нам гэдэг нэр хүртэл зүйчил яваад байгаа зү. Тэгэхээр энэ бол одоо альч нам ялсан байсан хизээд энэ бүлэглэл бол энэ улс төр бизнесийн бүлэглэл бол дандаа хажуутай 8 хийж ирсэн юм байл. Тэгэхээр одоо та энэ одоо галтай асуудлуудыг ингээ барьж аваад ямар нэгэн байдлаар энэ улс төр эдийн засгийн бүлэглэлийн дарамтанд ч гэдэг юм уу занал хийлэлд өртөж байсан уу? Танд ямар нэгэн байдлаар мэдрэгдсэн үү? Үгүй намайг өнгөрсөн 4 жилийн хугацаанд зүгээр хэвлэл мэдээлэл сошиалар муулахаас өөрөөр одоо ямар нэгэн дарамт бол ирж байгаагүй. Сүүлийн үед таныг бас хэвлэлээр янз бүрээр л одоо бичтгэлдээ одоо юу гэдгийг бенз машинаа гайхууллаа гэн одоо янз бүрээр одоо бүжиглэл дууллаа гэн тэгэхээр энэ болгонд ер нь хэвлэлээр янз бүрээр бишүүлэхэд та ер нь хэр зэрэг одоо эмзэг хүлээж авдаг вэ? Тэнийг дотор харанхуул гэдэг маягаар л ер нь тоодгүй шүү дээ тий. Яагаад гэхээр бүжиглсэн хүн яагаад буруутгах ёстой би ерөөсөй ойлгохгүй жишээ. Тий. Одоо туулаа аллаач гэдэг юм уу те. Яг үнэндээ тэр нь жинхэнэ туулаа биш. Чихмэл туулаа бариад зураг авахулсны төлөө яагаад бурууддгийг би сайн ойлгодгоо. За мэдээж энэ бол улс төрчний этик гэдэг юм л явдаг байх л та те. Дээрээс нь эмгэгтэй хүнийг бол бас өөрөөр хардаг. Одоо зарим улс төрчид баагаа хүртэл алчаал хажууд нь зогсоо зураг авахулсан л байж идэг. Саяхан бас асуушираа авраг Японы ямар дугуй хагардггүй гэж бичсэн байсан л та. Тэгээд би бас энийгээд хэлжсэн. Гэхдээ би нэг бензиний дугуй хагардггүйгээ хэлсэн чил одоо бүр бөг хил аманд орсон. Өөрөө чинь хагардгүй дугуйны тухай ярихаар хүн болгон дэмжээл хаанаас очиж авах уу гэл ингэж явах юм. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүнийг хүлээж авах тэр хүмүүсийн тийм хүлээн авах байдал бол өөр л байдаг л та. Би таныг тэр бенз машиныхаа тухай одоо бичсэн байдлыг хараад энийг таныг одоо үнэтэй машинаа гайхуулж байна гэхээсээ илүү магадгүй энэ бенз гэдэг энэ компанитай тодорхой хэмжээгээр маркетинг хийх одоо тийм тохироо гэрээ хийцэн болов уу гэж анзаарсан. Тийм байгаа юу? Байхгүй. Машин авахтаа бол яг тэр миний авсан машин биш те. Манай нөхөр л авсан машин шүү дээ. Тий, манай нөхрийн авсан машин биш юм уу тэгээ? Манай нөхрийн машин байхгүй юу да. Тий. Би ундаг л байхгүй юу да энэ чинь. Тэгээд дараа нөгөө одоо хөрөнгө оруулгын мэдүүлэг дээр машин байхгүйгээл дахиад 2 жил бас над руу дайрсан. Яагаад гэсэн нөгөө алдарт бензин алгаа. Компани машин байхгүй юу? Одоо Монс гэдэг компани л нэр дээр байдаг машин байх нь байна шүү дээ, тийм ээ. Би өөрийнхөө хөрөнгөөр худалдаад авчаагүй. Эрэгтэй хүн чинь хизээч гоё байшин барья гэж мөрөөддөг шүү дээ. Гоё машин авч унах юмсан л гэж мөрөөддөг хүмүүс байхгүй юу? Манай нөхөр бит хоёр бүр залуу байхдаа би болохоор 2 өрөө байр авъя гэдэг манай нөхөр машин авъя л гэдэг. Би тэгээд 2 өрөө байртаа болсныхаа дараагаар манай нөхөр үргэлжлүүлэн машин авмаар байна л гэдэг. Байраа зараад 1 өрөө болгоод машин авъя гэвэл манай нөхөр шууд зөвшөөрнө. Тэр бол эрэгтэй хүний л одоо амьдралынх нь тийм мөрөөдөл байдаг байхгүй юу? Тэгээд манай нөхөр тэр машиныг худалдаж аваад тэгээд нөгөө худалдаж авахаас өмнө одоо хагас жил шахуу машинаас судлаад тэгдэм байх, ингэдэм байх, ёстой нэг тийм шинэ юм энэ машинд хийгдсэн байж тэгээд ингээд тэрийг ярьж байхдаа л ингээд Twitter дээр тэрийг постлоод яриад байхгүй юу хоёул хоорондоо яриад тэгээд л тэрэндээ хэрэгт орохгүй юу бэ? Тий яг тэр бол миний зүгээр хөнгөн хуумгаа юм бодохгүйгээр одоо юм постлдгийн буруу юм л та. Тий. Тэгэхээр их хурлын гишүүн улс төрч гэдэг бол юуг олон нийтэд дэлгэх, юугаа одоо нууцлах хэрэгтэй вэ гэдгээ бас бодох хэрэгтэй байна гэж та хэлэх гээд байгаа маа да тий. Ер нь тийм хандлага байдгийн болов уу гэж би харсан. Одоо хамаг юм нуугаад л тэгэл нэг сайхан хуурамч дүр царай царайтал байх нь л улс төрчийн дүр гэж одоо хүмүүс хүсдэг юм болоо да гэж харсан. Гэхдээ би өнгөрсөн одоо өнөөдрийн хүртэл 49 нас хүртлээр хинээс ч юу ч нууж амьдраагүй, хинээс ч юу ч гуйж амьдраагүй учраас аль болохоор ил тод
амьдрахыг л хичээдэг л дээ. Яагаад гэхээр энэ миний ил тод амьдарч байгаа амьдрал маань миний үр хүүхдүүдийг илүү ил тод тийм ээ хүмүүст нээлттэй байх тэр хүмүүжлийн л арга гэж би хардаг л та. Та улс төрд одоо орхоос өмнө одоо бизнесийн салбарт нэлээд хүчээ үзэж 20 жил одоо өөрийн гэсэн бизнесээ босгоглоо л доо. Тэгэхээр өөрийнхөө мэрэгчлэр ингэж бизнес хийх санааг анх та хинээс хаанаас яаж олж авсан юм? Болгарт одоо биологч мэрэгчлэр төгссөн энэ одоо санаагаа та одоо яг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд ер нь юу нөлөөлсөн бэ? Монс гэдэг компаниг бол анх 1990 онд миний хамгийн том ах Хүрлбаатар одоо Монс группийн ерөнхийлөгч Хүрлбаатар ах маань бол анх байгуулсан. Тэгээд өөрөө эмзүүч мэрэгжилтэй улсын одоо эмийн компани дэд захирал хийжсэн. Тэгээд тэр ажлаа шууд хаяал. Тэгээ яг өөрийнхөө мэрэгчлэр одоо нэг чихэр шиг ийм 6 ширхэгтэй ийм таблетгийн боодог байлаа шүү дээ дээр үед нэг. Тий одоо анлагын гэл. Тэгэл яг тийм жижигхэн үйлдвэр байгуулаад эмийн ургамал ойгоос түүгээд тэрийгээ савлаад эмийн сангууд зардаг. Тийм маягаар л Монс компаниг анх хоёрхан ажилчинтай эхлүүлжсэн байхгүй. Би тэр үед бол дөнгөж сургуулаа төгсөж ирээд мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ороод тэгээд би 2 жил ажиллачаад тэгээд буцаад одоо монголчууд тэр чигтэл нэг 8-нд гарч ирсэн үед манай нөхөр хоёр буцаад Европ руу 8-нд яваад гисэн. Тэгээд 8-нд одоо наашаа цаашаа мөнчг явсан да. Тэгээд бараа одоо 8-нд эхэлсэн байх. Бид нар чинь хятадаас силикон цамц худалдаж аавна. Тэгээд тэрийгэ балгаар тавьж зарна. Балгараас цаашаага одоо Югославийн бүх улс орнууд ирж балгараас худалдаж авдаг. Тэгээд тэнцэнээс юмаа зарчингуутлаа машин худалдаж аавна. Тэгээ буцаад Монгол руу хөлөөр нь машинаа оруулж ирнэ. Одоо 10,000 км замыг нэг 8-9 хоногт туулна шүү дээ бид нар чинь. Тэгээд нэг тийм 8 ер нь бүх л төрлийн 8 хийдэг байсан дөө. Олон юм хийсэн. Тэгээд тэгж явж байхдаа бол балгарын эмийн үйлдвэрүүдтэй анх гэрээ байгуулад тэгээд Монголд импортлох одоо ах маань дотооддоо болохоор үйлдвэрлэлээ эхлүүлээд ингэ явж исэн. Би болохоор гадаад худалдааг анх эхлүүлсэн байхгүй. Болгарын эмийн үйлдвэрүүдтэй холбоо тогтоогоод ингээд эм болгарын эмийг Монголд оруулж ирэх. Тэр үчи ямар ч эм байдгүй байлаа шүү дээ Монголд тий. Тэгээд болгар эм бол угаасаа социализмын үеэс монголчууд мэддэг байсан. Тэр одоо холбоо тасарсан байсан тэрийг нь сэргээж анх Монс компани дээр гадаад харилцааных нь анхны эмийг оруулж ирээд ингээд тэгээ ахтайгаа нийлээд ингээд цаашаа гадаад худалдаатай дотоодтой үйлдвэртэй ингээд компани маань хөгжсөн байхгүй. Ерөн зүгээр эмийг одоо оруулж ирж борлуулах гэдэг бол бас нөгөө талаараа нэлээд хариуцлагатай бас их эрсдэлтэй бизнес шүү дээ. Тэгэхээр энэ одоо юу гэдэг хугацаанд дуусаагүй байх тодорхой хэмжээгээр одоо монголчуудад одоо үр нөлөө одоо ямар байх вэ гэдгийг бас олон талын судалгаа хэрэгтэй байх. Энэ бүхнийг та бүхэн ер нь бас яаж судалж ирсэн бэ? Энэ угаасаа эрүүл мэндийн яам гэж том төрийн байгууллага байж шүү дээ. Тий одоо гадаадаас эм оруулж ирэх дотоодод эм үйлдвэрлэх гэдэг бол зүгээр нэг шоколад оруулж ирэх дотооддоо талах үйлдвэрлэхээс бол шал өөр байхгүй юу? Эхлээ зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авахын тулд нэг эмийг одоо оруулж ирэх эсвэл үйлдвэрлэхийн тулд наад зах нь 3 жилийн хугацаа шаарддаг. Улсын бүртгэлээс Монгол улсын эмийн бүртгэлхийн тулд 3 жил шаарддаг байхгүй юу? Зүгээр ганц эмээр ярихтал эссенциал гэдэг нь монголчуудын бие тохирох уу? За эссенциал үнэхээр монголчуудад хэрэгтэй юу, тийм ээ? Гэх мэтчлэнгээр бүх судалгаанууд тий бүх судалгаа шинжилгээнүүд хийгдээд тэгээд одоо хүний эмийн салбар зөвлөлийн хуралдаан гэж том хурлаар ороод ингээд энэ бүх асуудал явсаар итэл 3 жил болдог байхгүй юу. Тэгэхээр сүүлийн үед одоо эмийн үн бол бараг 30-аас 50% огцсон өсөд байгаа анзаарэгдэад байгаа. Сүүлийн 3 жилийн байдлыг харахад л тийм байдлаа. Тэгэхээр энэ ерөн эмийн компаниуд импортлогчид хоорондоо ингээд үнэ зөвшөлдсөд нэг ёсондоо ингээд монопол байдал тогтоогоод байна уу гэж анзаардаг. За талхны үн хэдээсэн. Гэхдээ ер нь талхны үн бол харьцангуй доктортой байгаад байгаа шүү дээ. Гэтэл эмийн үн бол ер нь тэгэл тодорхой хэмжээгээр л өсөд байгаа. Талхны үн атар талх 600 төгрөг байсан. Одоо 1100 төгрөг байгаа. Тий. Тэгэхээр бараг нэг дахин нэмэгдсэн байгаа. Тэгэхээр энэ бол доллар хэдээсэн. Доллар 1250 төгрөг байж байгаад өнөөдөр 2020. Энэ бол эмийн үнийн өсөлт бол цэвэр импортлж орж ирж байгаа. Тий, импортлж орж ирж байгаа эм болвол инфляцийн түвшинтэйгээр зэрэгцээл явж байгаа байхгүй юу? Гадаадаас доллараар худалдаж авна штэ. Дотоодын эмийн үйлдвэрлэл бол түүхий эд материал, сав баглаа бодол бүгдийг гадаадаас л авдаг. Энтэйг л холбоотой. Тэрнээс одоо хоорондоо тохиролцоод үнэ өсгöd байгаа юм байхгүй. Яг тэр салбарт бол эмийн үнэн дээр бол харилцан тохиролцох тухай ойлголт хуулиар угаасаа хориотой учраас тэр бол хязгаарт хийгддэггүй.
Танай Монс компани ер нь эмзүүч одоо энэ одоо эмийн санд ажилладаг эмийн санч нарынхаа одоо шалгуурыг ер нь яаж тавьдаг вэ? Юу гэж асуух гэдэг нь гэхээр хэдэн жилийн өмнө бас танаа нэг Монсын эмийн санчаас одоо буруу дозоор нялх хүүхдүүдэд фенобарбиталын эм олгосноос болоод одоо 23 няраагаас 16 тун хүнд байдалд орсон. Бараг одоо амь насны эрсдэл хэмжээнд энэ очсон гэсэн асуудал шууган тарьж ирсэн. Тэгэхээр энэ асуудал дээр танаа Монс компани ямар нэгэн торгуул хариуцлага хүлээсэн үү? Торгуул хариуцлага бүх юм хүлээсэн. Эмзүүч, эм найруулагч гэдэг бол анагаахын дээд сургууль төгсөж эмзүүч болно. Одоо харамсалтай сүүлийн үед шинээр бэлтгэж гарч ирж байгаа залуу эмзүүч нарын зүгээс бол нэлээд хайнга тийм ээ сургууль төгсөхдөө бас тийм хариуцлагагүй байдлаар одоо яг хүний амь настай холбоотой ажилд гарч ирж байгаа энэ эмзүүчдийг бас сургуулиуд маань бас арай л хариуцлагагүй бэлдээд байна уу гэдэг байдал анзаарэгдэж байгаа. Монс компани бол тогтмол сургалттай. Өглөө болгон тухайн одоо эмийн сандар ажиллаж байгаа эмзүүч бол 20-30 минутын сургалтанд суудаг. Жишээлбэл одоо өдөр болгон шинэ эмийн сургалт тийм ээ хийж идэг гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ сургалтыг бол хангалттай хийж идэг. Гэтэл тэр 21 настай залуухан эмзүүч одоо тэр 16 нэраад эм өгөхдөө зүгээр л одоо гар утсаа хараад юу хардیں۔ Facebook мөг хараад ингээл хүнд ингэж л үйлдэлж байгаа байхгүй. Том хүний дозор эм өгч яана гэдгээ өөрөө мэдчихсэн гэсэн үг үү тэгэхээр? Өөрөө мэдгүй. Яг эмэн дээр бичигдэхдээ дооц нь тоогоор бичигдсэн болохоос биш өөр одоо мөнгө ч юм уу бус юмараа ялгаддаг байхгүй. Яг адилхан хоёр юм. Нэг нь 100 мг, нэг нь 400 мг гэж бичсэн байдаг байхгүй. Тэгэхээр тэр зүгээр л хайнга байдлаасаа л ингэж зөрүүлж өгч байгаа байхгүй. Тэгэл одоо хүний амь насанд хүрэх шахаж шүү дээ. Тэгээд одоо торгуул хариуцлага хүлээсэн гэхээр одоо зөвхөн торгуул хэлээд өнгөрөө тэр бас би энэ одоо мууцсан хүүхдүүдийн эрүүл мэндэд яаж анхаарсан бэ? За тэр угаасаа хуулиар болвол тийм ээ одоо ямар хариуцлага хүлээх үү одоо хорих ялтай байх уу гэдэг ингээд бүх юм заалттай учраас тэрнийхээ дагуу тэр хүн болвол хариуцлага хүлээгээд тухайн байгууллага нь ийм хариуцлага хүлээнэ гэд тэр одоо Монс компани гэсэн тэр хариуцлага хүлээгээд ингээд энэ асуудал бол явж байгаа гэж би ойлгож байгаа. Нэраа хүүхдүүдийн асуудал дээр бол би харин өөрөө биечлэн хүлээж авч уулзсан ордон дотор. Тэгээд тэр одоо хүсэж байгаа асуудлуудад нь бас харьцангуй тусалцаа үзүүлэх гэж хичээсэн. Тэр эцэг эхчүүд бол бас холбоо байгуулаад за зарим нэг нь бол хүүхдүүдийнх нь би харьцангуй гайгүй байхад маш их хэмжээний мөнгө нэгчээсэн. Тэгээд энэ одоо 80 сая төгрөг нэгснөө нэг их л мөнгө нэгсэн байсан. Монс компани зүгээс бол хүүхдүүдийн чинь насанд хүртэл бас тодорхой хэмжээнд харж үзнэ гэдэг бол амлалтаа өгчээсэн байхгүй. Тэгээ тэн дотор бол нэг хүүхэд нэлээд муу байсан. Тэр яг хамгийн муу байсан хүүхэд маань өөрөө нэлээд хөгжлийн бэрхшээлтэй төрсэн хүүхэд байсан л да. Тэгээд Японы эмчнэр Монголд ирсэн байсан Японы эмчнэрийдээ үзүүлэхэд бол хүүхчин бол яг ийм төрлийн ийм одоо удамштай өвчтөй хүүхэд байх шүү гэдгийг нь бол тэр эмчнэр бол тодорхойлж өгчээсэн л да. Тэгээд тэр хүүхдийг бол одоо үргэлжлүүлэн яаж эмчлэх үү яах вэ гэдгийг нь бол гадаадын дотоодын бүх эмчнэртэй яриад хөөрөлдөд ингээд үргэлжлүүлэл явжлаа л да. Тэгэхээр яриагаа арай энгийн асуудал руу оруулъя. Та тэгэхээр ер нь эмэгтэй гишүүд бол харьцангуй лобби давтдаггүй, хор найруулгад баг хийдэг, гэрлүүгээ яардаг гэж штэ. Тэгэхээр та гэрлүүгээ яард хэр зэрэг ер нь сайн гэрээ эзэгтэй гэж өргөдөг юм хөө. Муу. Ер нь бол гэрлүүгээ яарахаасаа илүү бас миний хувьд бол маш том тойрогтой. Уулзалтууд бол маш их байдаг. Тийм учраас ер нь л оройдоо нэлээ оройтох гэдэг л та. Ер нь нэг 8 цагаас өмнө бол гэртээ харих тухай асуудал баг байдгүй шүү дээ. Аль болохоор хагас бүтэн сайнд бас гэртээ байгаад хүүхдүүдтэйгээ байгаад тий хоолундыг хийж өгөөд ингээ байх юмсан гэж хичээдэг. Яг ингээд дүүрэг дээрх уулзалтууд эхэлчихээр 32-20-оор тойрч уулзалт хийхэд бол надад 1 сарын хугацаа шаарддаг. 1 сарын хугацаанд бол би хагас бүтэн сайнггүй л тэгэл өглөөс ахвал орой болтол хагас бүтэн сайнаар нь бол уулзалт хийж явсараа л таардаг шүү дээ. Нөхөр танд ер нь танд бас гомдол мэдүүлж байна. Ер нь одоо бас гэр орондоо үзэгдэхгүй юу гэдэг айл гэрийн эзэгтэйгийнхээ ажлыг сайн хийхгүй байна гэж гомдол тавихгүй юу? Хай нэг тэгдгэлтэй заримдаа гинт уралдаг надад. Тэсвэр төвчээр нь барагдах нь л гэдэг нь тэр байдаг баг та тий. Гэхдээ харьцангуй улс төрт бол сайн хантай л хүн явна. Эмэгтэй хүний хувьд бол үнэхээр нөхөр нь ойлгодог тийм ээ дэмждэг тэгээ ар гэрийн асуудлыг шийдвэрлэдэг тийм л байж ч л эмэгтэй хүн бол улс төрт явна. Хэрвээ нөхөр ойлгохгүй бол нөхөр ойлгохгүй бол дараа нам чамайг ойлгохгүй сонгогч нь чамайг ойлгохгүй тийм учраас хамгийн эхлээд улс төрт орох уугүй юу гэдгийг бол
одоо хантайгаа хамгийн түрүү ярилцах ёстой. Анх улс төрд ороход бол манай нөхөр маш дургүй байсан. За. Тэгэхэд баг 2 жил ер нь тогтмол хэрүүлтэй амьдарчсэн гэж хэлж болно. Яагад гэвэл би үндсэн зөвлөх хорооны гишүүнээр сонгогдоод Сүхбаатар аймаг руу явбал алга болчдөг байсан. Манай охин төрөөд нэг ойл хүрчээсэн. Тэгэл би ой дөнгөж хүрчээсэн охиноо хайчаал тэгэл 10-14 хоногоор заримдаа сараар явцдаг. Тэгээд үнэхээр яг нуруунд дээр нь тэгэл компани ч ажил тийм ээ. Бид хоёр чинь ингээл 50-50% ажлаа хуугаал хийдэг байсан чил бүгдийг хайчаал алга болцсон, нялх хүүхдээ хайчаад алга болцсон. Үнэхээр баг ер нь баг салхаарч хэмжээнд хэрэгжижсэн үе байдаг. Тэгээд тэр одоо шилжилтийн үе бол нэг 2 жил үргэлжлээ тэгээ гайг болсон л та. Тэрнээс хойш өнөөдөр хүртэл бол одоо яг 100% бүх арт талыг бол манай нөхөр даачаа авч. Тэгэхээр танаа нөхөр их л төсвөр төвчээртэй хүн байж таарлаа тийм үү? Ямар ч ихсэн танд ер нь буулт хийж өгсөн юм байна гэсэн. Та өөрийнхөө сансан хэмжээд хүрсэн юм. Тэгэхээр ер нь одоо нялх хүүхдээ хаяад ар гэрээ орхиод одоо хөдөө тэгээд улс төрчид явна гэдэг бол бас та нэлээд бас өөртөө ихтгэлтэй нөгөө талаар их амбицтай юмхтэй юм а да тийм. Магадгүй яхаа энэ бол яг хүний дотоод сэтгэлдээс л гардаг хүч байхгүй юу? Хэрэв би тэр ажилдаа дургу бол те намайг хэн ч шахаагүй штэ. Одоо арчилсан намайг чи Сүхбаатар аймгаар яваад бай гэж хэн ч хэлээгүй. Би өөрөө л тэгэд явдаг байсан байхгүй юу? Ягаад гэхээр нэг удаа очиод нэг хүн амлалт өгчгөр дахиж очимоор санагдаад идэг хүн. Би Сүхбаатар аймагт 3 жил явхад надад одоо сум болгонд эмээ өвөнөр намайг хүлээдэг байсан байхгүй. Нөгөө мө шар охин маань хизээ ирэх бол гэт. Одоо эд хүүтэн 3-9 хүүтнэр машинтаа хөдөө өвлжөн дээр нь 100-200 км-ийн тэ цаана одоо хавь ордны айл байхгүй одоо малын бэлчээр дотор дээр очиод тэгээ тэр айлын бүх хүмүүс цусны шинжилгээ хийж өгөөд эхогоор хараад ингээд эмээн өгөөд ингээд гардаг байлаа шүү дээ. Тэгээд хүн яг ч юм тийм явж байгаа тэр ажилдаа тэр нь эргээд нэг хүмүүсийн зүгээс маш их талархал хүлээдэг учраас хүн өөрөө тэрнтэй дуртай болчдаг. Тэр лугаа явмаар санагдаад байдаг. Тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн их усвартай байж улс төрд ер нь амжилттай явдаг гэж ойлгодог л да. Тэгэхээр одоо улс төрд ороод таны хөрөнгө орлогын хэр зэрэг нэмэгдсэн бэ? Бизнесийн одоо компани ажилтаа нь ер нь бас дээшилсэн үү эсвэл одоо хэмжээндээ байна уу? Ер нь 2012 оноос хойш Монгол улсын эдийн засаг бол байнга доош явж байгаа. Яг тэрийг улсын эдийн засаг ямар вэ? Тэр хэмжээнд компани эдийн засаг яг адилхан. Сүүлийн хэдэн жил дотор бол Монс компани бол ашиг орлогынхаа хувьд бол одоо нэг иймэрхүү л явж байгаа да. Зах зээлд дагаал. Тийм зах зээлэл дагаал. Тэгэл Монголын бүх компаниуд л одоо эдийн засгийн сэргэлт хизээ ирэх вэ гэдгийг тэсийн одоо хүлээгээд сууж байгаа шүү. Тэгэхээр ашигтай ажиллаж чадахгүй байна гэдэг маань цаана магадгүй банкнаас нэг зээлтэй байна гэж ойлгогдоод байна. Худалдан авагчийн карманд мөнгө байхгүй бол тэр компани ашиг орлогогүй л ажиллана гэсэн үг байхгүй. Энэ бол бизнесийн үндсэн зарчим шүү дээ. Тэгээд компани бол угаасаа л банкны зээлээр л явдаг. Банкны зээлээр ямар сандаа одоо би бүр 20 гаруй жил компани удирдаад явж байхдаа сүүлд нь бодож байхад үгүй одоо энэ банкны л төлөө ажиллаад байгаа юм биш үү гэж бодогддаг шүү дээ. Төлсөн хүүгээ бодохоор банкнд төлж байгаа хүүг бодоход бол тийм асар хэмжээний мөнгийг бол бид нэр татвар банкны зээлийн хүү хоёрт бол тушаадаг. За татвар бол ойлгомжтой. Татвар бол тэртээ тэрүү төлөх ёстой. Тухайн компани энэ улсад оруулж байгаа хувь нэмэр байхгүй. Банкны хүү бол дэндүү өндөр байдаг Монголд. Одоо харин банкны зээлийн хүү буулгаж байгаа бол маш сайхан. Үнэхээр би одоо бизнес эрхэлжсэн хүний хувьд бол ипотекийн зээлийн хүү буугаад, малчны зээлийн хүү буугаад тийм ээ одоо компаниудад бага хувийн хүүтэй урт хугацааны зээл олгоод эхлэх юм бол бид нэр уул уурхай гэлтгүүгээр зүгээр дотооддоо зах зээлээс сэргийх бүрэн боломжтой байхгүй. Их хурлын гишүүнийхээ одоо эрх мэдлийг ашиглаад өөрийнхөө компанид ямар нэгэн хэмжээгээр эмийн тендер ч гэдэг юм уу ямар нэгэн давуу эрх олгодгийн биш үзэ гэж хардаж байна л. Тэрэн даанч нийгмийн бодлого боловсрол шинжилгээ ухааны байнгын хооронд хамаарна л та. Тэгвэл их хурл дээр бол тендер яригдахгүй шүү дээ. Эрүүл мэндийн яам засгийн газрын хавцаал тэр асуудлыг шийдэгддэг. Би 12 онд их хурлын гишүүн болсноос хойш компанийн ажил руу нэг ч оролцоогүй. Тийм Монс компани бол тэртээ тэргүй эмийн зах зээл дээр нэгт явдаг. 25 жил хангалттай одоо яг хууль дүрмийнхаа дагуу юмаа хийж ирсэн. Нэг ч одоо улсаас нэг ч зүйл ховчилж авч үзээгүй. Нэг төгрөгийг 20 мөнгө, 30 мөнгө болгож ингэж л аривжуулж өнөөдөр хүртэл явж ирсэн. Та тэгэхээр энэ биологч мэрэгчлэрээ бас
10-аад жил ажилласан юм а гэж би ойлголоо тийм үгүй юу? Би мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд 2 жил эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж агаад тэгээд зах зээл рүү гараа явцсан байхгүй юу. Тэгээ компани байгуулад манай компани бол өөрөө мэрэгжлийн компани шүү дээ. Эрдэм шинжилгээний төвтэй байж байгаа тэрийгээ сая эмзэн хүрээлэн болгож яасан. Энэ Монс ангаахын дэд сургуультай би компанид ажилладаг байхдаа сургууль дээр хичээл заадаг байсан. Молекулын биологи, биотехнологи хичээлүүд заадаг байсан. Тэгээд би чи яг компани дээр одоо шинсэрхүү бударгана гэд салимон гэж юм мэдэн штэ. Тэгээд салимон эмийн үндсэн түүхийн эд болох одоо говьд ургадаг эндемик ургамал шинсэрхүү бударгана гэж ургамал байдаг. Тэр ургамлаар бол докторийн зэрэг хамгаалсан. Тэгэхээр миний өөрийн хийж байгаа ажил маань миний мэрэгжилтэйгээ бас салшгүй холбоотой байдаг байхгүй. Тэгэхээр та бас хувьдаа бас нэг томоохон хүлэмжтэй гэж сонссон юм байна. Тэгэхээр тэр энэ хүлэмж чинь одоо Монголд байхгүй тийм мундаг хүлэмж юм уу? Хэвлэлээр бичээд тэгж бичээд байна. Үгүй яхаа зүгээр л жирийн за 1000 м квадрат талбайтай 4 ийм нарны хүлэмж гээд 4 ийм урт хүлэмж л байгаа байхгүй юу? Тэрийг хүмүүс юугаар нь илүү их сонирхоод байдаг вэ гэхээр анхны цэцгийн хүлэмж байхгүй юу? Цэцэг тарьдаг хүлэмж. Тэрээс өөр хүнсийн ногоо тарьдаг зөндөө хүлэмж байж байгаа шүү дээ. Тий. Цэцэг тарьдаг хүлэмж бол байхгүй байхгүй юу? Соёолч компани байна. Миний байгуулсан тэр хүлэмж байна. Тэгээ бид нар бол энэ бол цэвэр миний хоббигаар л хийдэг ажил л да. Хийж эхэлсэн л ажил л да. Одоо би тэрэндээ бас оролцож чадахгүй байна л да. Бизнесийн одоо ашгаар биш хоббигаар анх байгуулсан гэсэн үг үү те? Тий. Би чинь нөгөө өөрөө цэцгэнд маш их дуртай. Ер нь бол Монс компанич гэсэн өөрөө юутаа штэ эрдэм шинжилгээний том талбайтай. Тэгээд зэрлэг ургамлуудыг тармилжуулах үйл ажиллагаа тэр бид нэр юм дээр явуулдаг байхгүй юу? Тэгэхээр та цэцэг тарих хоббитэй гэж штэ. Үүнээс гадна бас өөр чөлөө цагаараа ер нь юу хийх сонирхолтой байдаг? Зөндөө. Яг спорт биеийн тамирын чиглэлээр бол нэлээд сонирхолтой л да. Би чинь уулын цанаар гулгадаг. Тий балгарт байхад уулын цанаар бас олон улсын одоо олон орны оюутнуудтай тэмцээнд оролцоод одоо төрүүлжил байсан. Уулын цанаар бол одоо 25 жил гулгаж байгаа. Усанд сэлэлтээр бас жоохон хичээлнэ. Тэгэхээр зэрэг чөлөөт цагаараа ер нь бол өвлийн цагт бол одоо амралтын өдөр алдахгүй гулгах сонирхолтой хүүхдүүдээ ч гэсэн сургацсан манайх бол гэр бүлээрээ л гулгадаг л да. Тэгээ усанд бас гэр бүлээрээ сэлнэ. Тэгээ энэ хоёрыг бол одоо тасралтгүй бас хийж явдаг. Хүүхдүүдийнхаа боловсролд хэр зэрэг анхаарч байна. Танаа хүүхдүүд ер нь ямар сургууль сурдаг? Манай хамгийн том маань одоо 20 хүрч штэ. Тий. Сингапурт сургууль төгсөөд тэгээд сургууль төгсөж ирчээд Монс компанид ажиллаж агаад тэгээд бас нэг тодорхой хугацаанд ажиллаад Монгол улсынхаа зах зээлтэй тийм ээ энэ бизнесийн орчинтойгоо танилцаад тэгээд сая бас Америкийн нэгдсэн улсад магистрийн зэрэг хамгаалахаар бас сургалтанд явцсан байж байгаа. Ямар мэргэжилтэй юм? Хамгийн сонирхолтой хүү маань Сингапурт тоглоомын инженерээр төгссөн. Тий одоо game technology гэдэг. Хүүхдийнхээ мэргэжил одоо сонгоход та тусалсан уу эсвэл хүүхдээ өөрөө сонгосон юм уу? Ер нь хүүхдүүд маань өөрсдөө сонгочдөг. Өөрсдөө л сонгоо явчихдаг. Одоо хоёр дахь хүү маань бас л инженер болно гэж яаж ах шиг байна. Гэхдээ одоо юу 10 жилийн сургуульд төгсөөг л байна л да. Аль сургууль сурдаг? Америк сургуульд сурч байгаа. Бага охин маань бас юунд сурч байгаа. Одоо 12 та. Хүүхдүүдийнхаа боловсролд бол яхав олж байгаа тодорхой ашиг орлогынхаа тодорхой хувийг л зарцуулдаг. Энэ бол эргээд тэр хүүхдүүдэд оруулж байгаа хөрөнгө оруулалт мэт боловч бас Монгол улсад өндөр мэрэгжилтэй хүн бэлдэж өгч байгааг л хэлбэр гэж хардаг шин. Гэр бүлийн танд бизнес одоо энэ эмзэн салбарт нэлээд байр суурь авсан учраас та хүүхдүүдэд бас энэ компаниа өвлүүлэхийн тулд магадгүй бас мэрэгжлийг нь бас энэ чиглэл рүү чиглүүлдэг юм болоо гэж би ойлгосон байхгүй. Ер нь одоогийн хүүхдүүд бол тэгж эцэг гэхээрээ заалахгүй шүү дээ. Би одоо жишээлбэл анх мэрэгжил эзэмшигтэй манай аав бол бас микробиологч мэрэгжилтэй хүн л дээ. Тийм учраас би одоо аавынхаа мэрэгжлийг өвлж авсан. Гэхдээ манай аав хизээч намайг тийм мэрэгчлээ бол гэж хэлж байгаагүй. Гэхдээ намайг багаас маань одоо лабораторид хулгана, тариулаад, микроскоп шагаалгаад би тэрэнд дуртай болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүүхд бол тэгж аав ээжийнхээ мэрэгжлийг өвлж авдаг шүү дээ. Тэрнээс чи миний мэрэгжлийг аав гэж хязгаарч эцэг хэлдэггүй те. Өнөөдөр
хүүхдүүд бол эцэг эхээсээ хамааралгүйгээр дэндүү нөгөө нэг юм хавтгад дэлхийд амьдарч байгаа учраас чөлөөтэй тий илүү тэр одоо IT чиглэл тэр чиглэл рүүгээ илүү яваад ах шиг байна л да. Та ер нь хэр зэрэг халамжтай хань вэ? Ер нь зүгээр бас нөхөртөө бас анхаарлаа хандуулж чадчихна уу? Одоо тэгэл манай нөхөртэй бол одоо 30 хэдэн жил хамт амьдарсан байна. Тэгэхээр анх яаж танилцсан та хоёр? Балгарт би 17 настай оюутан болоод нэгдүгээр курст анх очиход манай нөхөр манай дээдлийн курсын оюутан байсан. Тэгэл анх танилцчихсан л та. Тэгэл танилцаал тэгэл хойдон жил нь жирэмсэн болоод тэгэл хүүхд гаргаал тэгэл суудсан байхгүй. Тэгээд хүү маань одоо 29 дэх гэхэр чинь бид хоёр одоо хамт амьдрал 30 жил болж байна л та. Тэгэхээр одоо бол халамжтай, халамжгүй тухай асуудал бол тий бүр тий. Одоо бид хоёр бол юу боддгоо гэхээр олон сайхан үр ачтай болох юмсан л тухайд. Яг гэвэл 3 хүүхэд төрүүлсэн маань ч хүртэл их л цөөдөж байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр бид хоёрт бол одоо тийм л хүсэл байдаг. Тэгээд тэднэртэй зориулсан бүх тий одоо тэднэрт зориулсан сургууль байгуулах ч гэдэг юм уу тэднэртэй зориулсан одоо спортын заал хийгээд хүүхдүүдээ өөрсдөө ач нартаа өөрсдөө юм зааж өгч гэдэг юм уу тэр л одоо бид хоёрын ирээдүйн одоо мөрөөдөл юм шиг байгаа. Тийм л юм ярьж суудаг шүү дээ. Одоо эмгэн өвгөн болцсон юм шиг л тийм ярьж суудаг. Тэгэхээр хараахан эмээ өвөө болж амжааг байгаа юм байна тийм үү? Ач охинтой. Тийм манай ач охин одоо 4 настай. За. Бид хоёроос өөрсдөө бараг өсөж байгаа даа тэр ач охин. Эмээ өвөө болох ямар санагдсан бэ? Үнэхээр сайхан. Тийм учраас л одоо хүүхдүүдэд аль болохоор олон хүүхэд төрүүлээсээ олон үр ач өгөөсэй гэж маш их хүсдэг. Та улсын хурал дахь эмэгтэй гишүүдийн одоо бүлгийн ахлагч гэж би сонссон юм байна. Тэгэхээр танай эмэгтэй гишүүд бас энэ одоо энэ үлдэж байгаа хугацаанд ер нь амжиж батлуулах ямар хууль дээр одоо анхаарч байна? Бид нар ч нэлээд олон юмны ард гарцсан. Тий, нэлээд олон хууль бас бодож төлөвлөсөн олон ажлуудынхаа ард үнэхээр гарч чадсан. Тэгэхээр ер нь цаашдаа бол хуралд эмэгтэйчүүд олон байх нь их зөв юм байна гэж бидэж бодож байгаа. Ер нь ард иргэд ч гэсэн харж байгаа болов уу гэж бодож байгаа л да. Жишээлбэл одоо сургууль цэцэрлэгийн тоо нэмэгдүүлэхдээ ялангуяа цэцэрлэгийн асуудал дээр бид нар ч их дуу хоолойгоо өргөдөг штэ. Сая тэр хүүхд харах үйлчилгээний тухай хууль бол одоо энэ хүүхдийн цэцэрлэг хүрэлцээгүй үед бол тий одоо энэ хуулиар маш олон хүүхд бол одоо харах хүнтэй болно. Ажлын маш олон байр бий болчихж байгаа эмэгтэйчүүдэд тий. За тамхины хяналтын тухай хууль бол бас л сайн хуулиудын нэг байж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол бидний бас гаргаж ирээд цааш нь авч явж байгаа нэлээд том асуудал байгаа. Холбогдох бүх хуулиудад нь одоо заалтуудыг нь оруулаад өгсөн. Одоо энэ 7 хоногийн чуулганаар бол гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хилцэгдэж эхэлнэ. Ер нь бол төсөвдөр бид нар нэлээд баг болж ажилладаг. Яг төсөвдөр эрүүл мэндийн чиглэлийн төсөв хасагдах тийм ээ боловсролын чиглэлийн одоо төсөв хасагдах юм дээр бол бид нар яг багаараа байж байгаа л асуудалгүйгээр одоо тэрэн дээр нь төсөв нэмэгдүүлэх зэрэгээр бол нэлээд ажилладаг. Одоо сүүлийн үед бол байгаль орчны чиглэлийн ажил усан тусгай хамгаалтанд одоо тос тосон бомбоос ахуулаад нэлээд хэдэн газрыг байгаль орчны чиглэлээр ингээд явах ажил бас эмэгтэйчүүдээс дуу хоолойгоо өргөж явах юм байна гэж харж байгаа. Эмэгтэй гишүүд ер нь бас нөх намжирхаж одоо талцаад байхгүй харьцангуй ив нэртэй байгаа юм шиг анзаардаг л да. Энд юу нөлөөлдөг вэ? Магадгүй багийн ахлагчийн хувьд та бас багаа ер нь одоо нэгтгэхэд анхаардаг гэсэн үг. Тийм юм би. Тий яг гэхээр мэдээч одоо хин нэгэн хүн нэгтгэж тийм ээ ямар нэг уур амьсгалыг бүрдүүлэхгүй бол тал талт шиг ингээл яваад өгнө шүү дээ. Яг 5 намын төлөөлөлтөй 5 намын эмэгтэйчүүд байхгүй юу. Тэгэхээр бид нэр анх 2012 онд таарч сууж байгаа л за эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулъя. Тэгээд ахлагчаа томилъегээд тэгээд жил болгон намаараа ээлжилж одоо ахлагчаа сольж явна гэж анх тохирсон байгаа. Тэгээд арчсан намаас 6 эмэгтэй байсан учраас эхний жилдээ арчсан намаас дарга томилъегээд намайг томилсон. Тэгээд хоёр дахь жилдээ бол Монгол Ардын намаас дарга томилоод явах хэрэгтэй байсан. Гэхдээ манай эмэгтэйчүүд бол бүгдээрээ за эрдэнэ чимийг өргөжлүүлээд хийлэг яа гэдгсэн аахгүй. Тэгээд 4 жил би одоо өргөжлөө хийж байгаа. Ягаад гэвэл яг нэг уур амьсгал бий болгож тийм ээ арга ивийг олж ажиллаж байгаа маань бас тэднэрт маань таалагдчих шиг байгаа юм. Тийм учраас тэгээд үргэлжлүүлээд би энэ 4 жилийн хугацаанд энэ ажлыг хийж байгаа. Тэгэхээр энэ эмэгтэй гишүүдийг хараад агаад их сонин сюрприз барьж байгаа анзаарагдаад байсан. Жишээлбэл нэг шинэ жилээр одоо эмэгтэй гишүүд маань ийм хип хоп дуулсан, үгэлж дуулж байгаа жишээтэй. Нэг одоо шинэ жилээр одоо янз бүрийн тийм сонин одоо попури дуу дуулж байгаа жишээтэй гих мэтчлэн их сонин одоо сюрприз барьдаг. Энийг та санаачилдаг юм уу? Эсвэл хоорондоо ярьж байгаад шийддэг юм уу? Яг шинэ жилийн улсын хурлын шинэ жилийн баярыг 2012 оноос хойш манай эмэгтэй гишүүдийн бүлэг зохион байгуулсаар ирсэн.
За тий урд нь тий бүх шинэ жилийг та нар 4 жил бид нар дараалан зохион байгуулсан. Яагаад? Эхний жил байдаг юм уу? Одоо жишээл одоо ирчүүд нь зохион байгуулна гэж. Тэгээд энх бол дарга бол эхний жил за шинэ жилийн баярыг бүх хүмүүстэй өөртөө мөнгөөрөө хийн төсөөс мөнгө байхгүй шул гэсэн. Тэгээд гаднаас дуучид мочд авч хийн гэдэг одоо тамган газраас ингэж төлөвлөн гут нь бид нэр одоо бид нэр тий бүх шинжилтээр очиод гадны дуучдын дуу сонсдог шүү дээ. Бид нэр зохион байгуулж юу наатах чинь. Бид нар гадаас юу ч авахгүй өөрсдөө дотроос бүх юм зохион байгуулчихна гэд анхны жил тэгээд бүх зүйлээ дотроос зохион байгуулад хийсэн. Ямар сандал өөрсдөө 76 гишүүн гэдэг нэртэй дууны үгийг оюун гэрэл гишүүн манд бичээд тэгээд тэрийг өглөө дуу болгоод тэгээд дуулсан. Тэгээд бид нар өөрсдөө бүгдээрээ өөрсдөө дуулчихдаг л да. Тэгээд эрэгтэй гишүүдийг оройд дуулуулчихна. Амьд хөгжим авчи тавьчихна. Караоке хөгжим тавьчихна. Тэгээд дурын хүн гараад дуулцдаг. Тэгээд гаднаас ямар ч дуу ч авдаггүй. Тэгээд маш хямдхан хийждэг байхгүй. Тийм учраас үргэлжлүүлээд эмэгтэй гишүүд маань ингээд жил болгон зохион байгуулж өгөөч гэж биднээс гуйгаа. Тэгээд бид нэр үргэлжлүүлээд 4 жил мөн л өөрсдөө дуулж хурдаал тэгээд хийчихдэг. Тамгын газраас ямар нэгэн зардал санхүүжилт авдаггүй юу? Ямар санхүүжилт байхгүй. Гишүүд нэг 100 мянган төгрөг цалингаас ураалгаал тэгээд тэрэндээ хийчихдэг. Тэгэхээр ямар ч гэсэн төсвөө хэмнэж чадчих байгаа юм. Өө тий төсвийг бол эмэгтэйчүүд хангалттай хэмнэ штэ. Ер нь эмэгтэй хүн төсвийг нь маш сайн хэмнэж чадна. Яг л бид нэр яаж гэрийнхаа төсвийг хүргэж чаддаг билээ дээ тий. Та нөхөртөө одоо гэрийнхаа төсвийг бариулчих юм бол ер нь хэцүүтэй эхний 10 хоногт л байхгүй болох. Тэгэхээр тэр бол эмэгтэй гэрийнхаа төсвийг жишээлбэл та өөрөө барьдаг гэсэн үг үү? Гэрийнхаа төсвийг өөрөө барих яах вэ? Тий. Ер нь хоол хүнс цуглуулах барих юмн дээрээ бол бас оролцсноо. Аав ээж тань одоо танаар бахархдгаа бас ер нь хэлдэггүй. Ер нь хэр зэрэг ээж аавдаа бас цаг гаргаж чадчихна. Яг аав маань 82-тоо яг 2012 оны 7 сарын 10-нд нас орсон л да. Яг намайг дөнгөж гишүүн болонгууд. Тэгээ хэвтэрт нэлээ ухаангүй байжсэн намайг сонгуулийн үеэр. Тэгээ сонгуульд явж хахад арай сонгуулийнхаа сурчлагыг дуусаад 2 дугаар анги дээр аав дээр очдог. Тэгээд яг за сонгуульд ялалт байгууллаа гэж тэгэхэд аав маань ярьж чадахгүй ухаангүй шахуу байсан мөртлөө хоёр нүднээс нь нулимс гараал тэгэл тиймээс хойш 7 хоногийн дараа нас орсон. Тэгэхээр охиныхаа ялалтыг бол мэдсэн. Тэгээд сэтгэл нь амраал тэгэл явчих шиг болсон шүү дээ. Тэгэхээр яг аав маань бол хангалттай сайхан насалсан л гэж би боддог. Тэгээд ямар ч байсан охиныгаа улс төрт яваад сонгуульд нэр дэвшиж байгааг мэдчихсэн. Тэгээ ялалт байгууллаа гэдгийг сонсоод өнгөрсөн учраас бас сэтгэл амар нас орсон байх гэж боддог. Ээж маань өнөөдөр одоо 88 настай. Тий ээж бол ер нь цоглогдоо. Ээж маань надаас илүү цоглог. Тийм үү. Тий ээж маань өнөөдөр бол ер нь бүжгэнд яваал теннис тоглол явж байгаа. Тий. Нийтийн бүжгэнд явна. Теннис тоглоно. Тий. Тэгэхээр залуугасаа л одоо бас л тэр миний тэр бүжиглээд байгаа ч одоо ээжээс л улбаатай юм шиг байгаа юм шүү дээ. Тэгэхээр та 6 хүүхэдтэй айлын багна гэд нэлээд бас хин хүүхэд юм бэ. Тэгэхээр та ер нь их дураараа өссөн юм а да. Ер нь их дураараа өссөн шүү. Тий. Гэхдээ миний дээдлийн их надаас илүү их дураараа өссөн байдаг. Яагаад тэгэхээр 7 жил эрхэлсэн юм байлээ л дээ. Айлын отхон гэд. Тэгээд тэр эрхээ тавиагүй. Ер нь их даруй байхыг тийм ээ чухалчилдаг. Тийм байсан. Одоо тийм учраас тийм одоо шинэ хувцас би бол шинэ хувцас өмсөж өсөөгүй шүү дээ. Дандаа ах гişнэрийнхээ хуучин хувцсыг өмсөж өссөн байх жишээтэй тий. Ингээл нөгөө дамжаал явцдаг. Тий. Тэгэл хамгийн сүүлээд над дээр ирээл ингээл дуустдаг. Тийм учраас ер нь шинэ хувцас өмсөхийн заяагүй л өссөн. Тэгээ одоо ч гэсэн би яг тэр байдлаар хүүхдүүдэд өсгөх гэж хичээдэг л дээ. Аль болохоор тийм эд хөрөнгө мөнгөнд дуртай биш тийм ээ. Хүмүүнийг хайрладаг. Зүгээр нэг хуучин хувцас өмсөд явцдаг. Харин толгойд мэдлэг боловсралтай байхс гэж боддог. Энэ бол манай аав ээж хоёрын л барьдаг байсан зарчим л да. Одоо сонгуул болоход ойртож байна. Тэгэхээр ер нь намууд бас сонгуульд нэр дэвшигчтэй бас одоо сойж эхлэхээр бодож байгаа бах. Та ер нь дараагийн сонгуульд нэр дэвшүүл бас сонгон найрхан дүүргээс дэвшгүй эсвэл нөгөө 3 жил явсан Сүхбаатар аймаг руугаа явах уу? Би бол сонгон найрхан дүүрэгтэй дахиж нэр дэвшин өнгөрсөн хугацаанд бас сонгон найрхан дүүргээс амлж исэн зүйлүүдээ хийх гэж нэлийн хичээсэн. Тий. Тэгээ тийм учраас одоо дүнгээ бас тавиулах хэрэгтэй. Тийм учраас сонгон найрхан дүүрэгтэй нэр дэвшин. Дээрээс нь бид бол одоо нэр дэвших эрхээсээ хязгаарч буцаж болохгүй. Ягаад гэвэл 30% эмэгтэйчүүдийн квотыг сая батлуулж чадсан бид нар. Тэгэхээр бид бол өөрсдөө үлгэр дуурайл болж дараачбайгаа эмэгтэйчүүдийг бол татаж гаргаж ирэх хэрэгтэй.
Тэгээд эмэгтэйчүүдийг дэмжих одоо сонгогчдын тэр хүсэл эрмэлзэл илүү байж чадах юм бол олоолаа гарч иж чадах байхаа гэж бодож байна. За ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй сайхан ярьслага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр одоо улсын хурал дахь эмэгтэйчүүдийн бүлгийг ахалж байгаа гишүүний хувьд энэ эмэгтэй гишүүдийн зүгээс тавьж байгаа олон чухал хуулиудыг энэ үлдэж байгаа хугацаанд батлуулахад бас та хувь нэмрээ оруулж ажиллах байхаа гэж бодож байна. Нөгөө талаар энэ байгаль орчин хүнс хөдөө аж ахуй гэсэн энэ гол салбарыг хариуцж байгаа байнгын хороог ахалж ажиллаж байгаагийн хувьд энэ салбарын хариуцсан одоо олон чухал хуулиудыг бас цоорхоогүй зөв одоо батлахад бас та бас нөлөөлөх байхаа гэж найдаж байна. Ингээд таны цаашдын ажил амжилт хүсье. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар улсын хурлын гишүүн байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорон дарга Эрдэнэ Чимэг оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.